тантай хамт орчих. Цуг орчих. Тий. Тэгээд 7 хамт орчихлоо. Тэгсэн чинь би нэг юм жоох юм одтой цоохор тийм хүрэн бичээх тий. Би хамгийн араар сул. Юус урдуур суух нь юм мэдгүй чинь хойш авах тийм. Аррол ордог байхгүй. Тэгсэн чинь үүмүүлээд байт юм уу яадаг юм. Бас нэг жоохон тавтар муутай, бөөр сүр муутай, жоохон далдагнуур л байхгүй юу хаа. Тэгсэн чинь хотоос долгор шүрэн багш математикийн багш ирсэн тэгээд тэр чинь хүн цөөх юм чинь ноо тэгээд мэдээж явна шүү дээ. Тэгээд нөгөө анкорооц чи 7 дугаар ингээд ороо хамгийн их хийчээд дороос чинь тоогоор хэлдэг байхгүй. Математик хичээл хийж байгаа. Тэгсэн чинь одоо нэг 2 тооны нийлбэрийн квадрат одоо АД-ийн хинвэ тэгээд хаалтаагаад гадар квадрат зэрэг дэвшүүлсний самбар дээр биччихлээ. Тэгээд одоо юу яаж яана? За энийг 6 дугаар ингээд үтсэн. Хэл хөвлгээд. Шүүнч гэж юу зүгээр. Тэгсэн чинь нэг за гараа өгцөөгөөд ингээд байна. Зарим тэр урдаар суусан 3-4 юм л гараа өгч. Тэгээд тэр чинь 10 хэдийн юм л сууж байгаа шүү. Тэгсэн тэр хүн бижэгтэй тэрний гэдэг. Би жоохон ийстэй шингээд хажуугаар тэр хүрэн бижэгтэй гэдэг гараад ирсэн. Ингээс гав. Тэгсэн чинь аа юу ч юм бэ чи хэл гэж. Хаалт нэгэд гэж биш ааж байгаа юм. Бас юм биштэй бас. Сами яцсан шүү дээ. Аюу. Жижиг аадаа нэмхэн жижиг вэ. Тий. Хаалтаагаад. Тийч юм цэргийн маягийн хариултаа. Гадаа жижиг хоёр гэж өгч. Квадрат зэрэг тийш юм. Тэгсэн баах пиhéдлийн нийлдэж явчихлаа. Ангийн нөхдөж надад шоодоод юм гэдэг юм мэдгүй нэг л тэр араад үгүүдэд ажиллах л байгаа шүү. Урдуур юм мэдгүй нийлдэг. Тэгсэн чинь ингээ юм даа тэгсэн чинь ингэж одоо энэ чанаргүй сурдаг ийм юмнууд одоо тэгээд ийм юмнууд одоо энэ хөлөө чангаж байгаа шүү дээ гэж. Нөгөөг чинь бас тэгээд тэгсэн нэг шүүмдлүүд үзээгүй дандаа дарга сайн гэсээр магтсан уучрагуур чинь миний шар хүрээд уур. Тэгээд хэлдэж чадахгүй ш. Тэгээд 11 цагт нөгөө анги чинь таарлаа. Очоод нөгөө аалгүрийн номч үзлээ. Тэгсэн чинь 1-р тооны квадрат дээр 2 дугаар 1-2 дугаар тооны үржүүрийг 2 дахь яваад 2 дугаар тооны квадрыг нэмжлээ гэж юугаа хуцаатай бай. Дэвшин яавар үрээд үзэлцээр нэг цаг хүртэл юу ч учир нь болохгүй уурдаа бохиндаад маргааш нь ээлжтэй ажилттай байсан байна. Өвлийн ажилттай байсан. Нөгөө номон барь явсан. Тэгсэн чинь энэ Оросд сургууль төгсөөд ирсэн гадаадд сургууль төгсөөс дандаа инженерүүд байдаг хоноо нэвтүүлдүүр чинь. Тэгсэн чинь нөгөө чулуу сахалгүй 2 чулуун баатар байдаг хоо. Нэг сахалтай тэд их найз үерхэд өгөхгүй тэр нь буряа. Зарим юм хэлж байгаа ойлгохдогчгүй өөрөө юм Монголоор бас муу энэ остол дээр зогсож байгаа халуун савтай цай чи энийг хөвж идэг шүү дээ. Зогсож байгаа халуун савтай цай. Зогсож байгаа. Тэгээ энэ орсоор ярьдаг. Тэгээ хөлтий ярьдаг тийм. Тэгс нөгөө чинь тэгсэн юмсэн ойлгохгүй. Хэдүүдээ ойлгохгүй мэдж байгаа. Ингээд явс. Тэгээ сургууль хайц. Нөгөө одон жилт аргаараа. Тэгээд харуулт гараад нөгөө чаттай муу дурнгаа үгүй явчихсан. Усангаа гэдэг хөв. Дараа дүүчэн гэж 5-6 сар л. 6 сарын 1 2 4 5-ны орчим. Хөөе нөхөр чи гэж үү. Чи ч орон сургуульд явдаг юм байсан байж тээ гэж. Дараа яагаад дууд. Тэгэл юу яах вэ гэдэг ингээд авсан. Одоо шалгалт гарч байна. Математик төгссөн байх. математикийн шалгалт хийж усан чи нэг аваач тэр
сургуулийн тэр захиралд наадхан түргэж зогтой элдв шалбарын бодвол бөкснөөс жадлаар юм аа гэдэг. Тэр жадтай байсан нь лувсангай чинь дээр үед багдаар байсан уучраагүй хинхэгтэй ерөөсөө нөөцөл байхгүй цэргийн дүрм намаар ерөөсөө лувсангай дэс шок хамартай тийм буудал гэдэг. Лувсангай надыг гэлчихлөө. Тэр чинь одоо завуудаас юу хүртэл тэр сургуулийн ортол тэр зүүн баянгийн байшингууд оршин суугч хүртэл чинь километр зайтай байхгүй. Гэлчих байхгүй надад чинь стадионы хажуугаар оруулаа сайхан туугаал. Аваач тэгээд аваач. Тэгсэн чинь яа шалгалт таваад хамгийн сүүлд лам зөв Курпатыг лам зөв гэдэг юм байдгийг бүжиг чинь. Тэр л хамгийн сүүлд тоцорцол юмаа тоогоо хийгээд өгшөнө. Самбар дээр би ч бас хүн ухаантай ухаа самбар дээр вариантыг бичсэн баг штэ. Тэгсэн чинь нөгөө муу хэнийг ламзыг аль вариантыг цоож байгааг нуус мэдгээ тий. Нэг вариант хоолч. Тэгээд чи вариантыг суугаад байгаа шүү чи. Тэгсэн ламзыг ардал. За ламзыг ачи аймаа орно шүү. Би болдарч байна шүү л. Ханамаар тоо. Тэгсэн чи юм хоолдсон шүү гэл. Тэгсэн чи өнөө дээр үчин тамга дараад овог нэр бичээд цаасан дээр тамга дараад ингэж өгч штэ. Тэгээд тэр чи өөр цаасан дээр бич болохгүй нөгөө шалгалтын үгүй тэн дээр юм тавина аль биесний. Тэгсэн надыг тэгсэн нөгөө хулгайч юм арцаар таглаад ингээд нэгдүгээр ингээ хөөгч. Чи маань уугаад муу шаарчаар дургу хөргөө ячдаг. Тэгээд бүр дургу хөрчээ. Гэдгийг сууж үзсэн. Багш тэргээр нөгөө нэг гараа ингэ чийчгээд миний янзыг үзээд хараад ингээд алхадаад тойроод тэгээ хаагаар чийчүүд өнгөж болдог харддаг байхгүй. Тэгэхээр би юм хийж байгаа хүн бол харагдахгүй бас болохгүй шүү дээ. Тэгээ харсан ч өнөр дээр барбацын 50 жизгээд одоо нэг юм байсан ч синус косинус гэдэг өнцөн бүгд ингээд логарифмыг бичсэн 50 тэр нөө зүгээр хамаагүй хуудаа сууж идэг байхгүй. Нөгөө шалгалт ногт хамаагүй тэр чинь. Нөгөө багшиг ирэхэд юм хийж байгаа. Заавал бичсэн байна. Нэг тойроо захаад ирсэн яхад нөгөө хийж байгаа. Тэгсэн чи оор нүрс нөө яасан толгоор үзгээрээ шаацсан мөн үзэг нэгэ чигнэлт зүрээ. Толгоор шаагаад. Толгойн юу яадаг штэ. Тэгээд лам зовж гараад чулаа яа юу ч авсан яасан бүү. Би байж гадаа тэгээд бос юм чи. Босоод яг ч юу ч байхгүй ч үсрээ иччих юм чи. Гадаад үсэрч байгаа. Тэгээд өнөө долоогийн шалгалт өгөх гэж байгаа юм байна юм чи хариуцлагатай юм байна. Айгуу цул арга хэмжээ шийдгүүл мэдх юм байна гэж. Ингээ шалгалтанд бэлтгэе гэдэг. Тэгсэн чинь одоо өдрийн 7 дугаарыг төгсөж байгаа хүүхдүүд би ч бас залуу шүү дээ. Хүүхдүүдтэй бас бужигнаад ингээд наргаад яваад байгаа. Тэгсэн чинь нөгөө сурдаг сайтай хүүхдүүдийг дагаад эндээс одоо бодоо шапрагал янз бүрийн плед мэлээд хоос юм шиг. Тэгсэн чинь ёстой сургамжтай. Ердөө тийм хүн дагдуулдаг юм байна лээ. Тэг чин дандаа толгойд байдаг. Цаасан дээр юм бишдэггүй. Юм үзүүлэхээр өөх юм байдаг. Тэг ингээд тэгээд сайхан нартай өдөрхөд баруун цагаан тэгийн хажуудыг наард гарч хичээл татна гэдэг. Дандаа охтууд хөвд ингээд зугаалаад ингээд явдаг. Би явдаг юу ч байхгүй. Бицэн ч юм байхгүй, мэдсэн ч юм байхгүй. Тэгсэн сулхан муу сурлагатай нөхдүүд чинь юм хууж авсан шапрагаал гэж бичсэн байдаг. Тэнийг хууж авах хэрэгтэй байхгүй. Тэр байхгүй. Тэгээд байхгүй. Тэгээд эми юм байна гэдгийг мэдчих. Хоёрдугаар тийм үгтээс өшөө надад амьдаас өгөх. Ерөөс юмны гол сууж болдгоо. Заавал өнцөгдөр үзүүрт нөөж. Бас бод багшигаа явбал хой багшаа гэдэг юм. Нэг будаа цогчих боломжтой. Тийм байдаг байхгүй. Гол суучгаар яаж болохгүй тийм. Тэгээд ингэ шалгах. Тэгээд энэ чинь амьдралаа сургаж гисэн юм. Модон дээр тийм намайг амьдрал тодгоо муутай. Тэгээд яах вэ? Ингээ явдаа. Тэгсэн чинь амсарууд банд чинь ганцхан хичээлтэй.
Нэг хичээл дээр сайн. Хийм дээр шаац. бас. Тэр хийм дээр чи сайн юу математик мэдгүй чи хийм дээр сайн. Манай тий чи одоо хоёр нэмэх хасах хоёр тоог хооронд үржүүлэхэд хасах тоогоор нь мэдэхгүй хүн шүү дээ чи. Хасах тэмдэг гаргаж мэдэхгүй хүн шүү дээ. Тэгээ ийм бүр сурахгүй тий. Тэгсэн чинь нөгөө дэчин багш дээр хими бүгдээр нөгөө дэчин багш сургуулийн орлого дарга байхгүй юу? Орлого захирлахгүй. Тэгээ нөө сургуулийн бүх практикад, лооцсон, мооцсон бичих элдв юмуд ингээл элдв сургуулаа зохион байгуулах тэр бичгийн өдөр надаар бичүүлээд иддэг байхгүй юу? Нөгөө би нөө лооцсон гэр гоё бичих ногоогоор ингээл удаан юм дээр тэгэл барилгыг туг могон дээр янз бүрийн бичээд өгч. Манай өвөнд соо над сайн тусалсан гэж сайн тавиа хийдэг байхгүй юу? Тэг над сайн тусалдаг анги дэвшүүлнэ гэдэг бичдэг байна. Ханы толгой яг зөв их сайн хийж идэв шүү. Тэгсэн дараа нь орос хэлний шалгалт боллоо. Тэгсэн орос хэлний шалгалтаас найдвар тэгээд нөгөө юм хавцан банга гэдэг юм байдгийг. Тэр нөхөр нь байхгүй юу? Гал хамаанд би тэр ажиллах. Тэр чи чоожо тэр наад. Орос хэлтэй. Тийм. Ясын чи нөгөө хэлэхгүй нөгөө авч хэлэхгүй. Тэгсэн чи би орж очив. Тэр чи яасан самбар дээр ингээ бичиг өгүүлбэр чи тэгээд өгүүлбэрийн гişүүдийг өгүүлбэр хүн тодтол байж гэдэг өгүүлбэрийн зүгээр ингээ ялгаад орж очив гот доош хараад очив. Доош хараад очив. Байхгүй чи. Нэг чадчих юм байна. Хэлээд уншигээд харахлаа тэний хийчихэд байгаа. Бичсэн юм тий. За юмр хэлээд хэдгээр хэлээс зүйтэйгээд багт их уриалах гал тэгнэ тий. Тэгсэн чи тэгээд тэнийг хийчих тэгээд доош хараад. Доош хараад. Яа ба. Тэгээд чи яагаад доош хараад доодсон юунд дээр зогсож юм чи гэсэн чи байдаг ба. Тэгээд дээш харчихдаг. Таазар хараад дээвэр хараад цолгон тэр. Чи юу гэж хараад байгаа наад энэ самбар чинь байгаа юм юу гэдэг чи самбарыг асуугаад байна. Юу юм самбар Алсаар хэлгээд. Тэгээд гараад орсон. Гарсан чи гурван хүн суугаад байсан ч байна. Тэгээд шугам дорог дээр бүлүүд тав цусаа хийж байгаа маа гэж. Бас уран зохиол дээр бас нэг дөрөв зохиол хийж байгаа. Яагаад өнөр нэг уран зохиол унсан номынхаа дүрээр зураг зураар. Тэгээд тэд аригч софттой юмс нэг шил барьсан аригтай үний дүр зурсан. Тэгээд тэргээр дүр уран зохиолтой. За тэгээд бос нь юусоо 3-2 гэж баг математик. Тэгээ яасан тэгээ хайцсан тэгээ сум. Тэгээд нэг өдөр цогтраад гэж нөрөнд 7 дугаарыг төгссөн шалгалт төгсөн. Тэгсэн чинь 100% шалгалтаа өгсөд гэж тэгсэн дотор л баярлалаа явчихлаа. 100% чинь тэр дотор би математик ойцсон би өөр. Тэгсэн чинь 15 хүн. Тэгсэн чинь надыг хасаад унаад 14 болгоно төлөвөө улсын төлөвөө билгүй. Сургуулийн төлөвөө билгүй. Тэгсэн чи баахан дунд одоо энэ биелдэд баримт. Нөгөө өөрчлөд гэр хороод дундуур явж байгаа. Асар том боловсралтай анти яваад байна. Юус асар том байна. Тэгсэн чи юу долоон гэлтгөөд тэр 7 гэлтгөөд маш ховор байхгүй. Тэр лижээр нүгээс үүдгээл байхгүй тий. Би ч тон сэгэт явж шүү дээ. Тэгээ яасан гэсэн чинь ингээд явж байсан чинь нэг өдөр хай банда чи нааш аврыг гэж. Тэгсэн манай намаа хорооны зохион заавар дэлгэхгүй гэдэг хөө. Чи ингээд орон 10 чи орон 10 суун шүү. Би энэ жил орон 10 төгсөж байж нас хэтэрчгээ болох 10 гэлтгийг авчвал намын дэд сурахгүй ингээд хасагчих гээд байна шүү. Тэгээд одоо үлзий ухнаа та нарын хэдэн улсуудыг би ингээд бүрдүүлээд 10 дугаар ингээд 15 хүрэхгүй хичээл л байдаг байхгүй юу. Тэгээд мань хүн өөрөө сурахын тулд
Тэр намын хорооны хүчраас улс орны цуглуудад ингээ хүргэсэн байхгүй 25 хүн болсон байхгүй. За Өөр солоо. ховоо. Тэгсэн чинь нөгөө 10 нөгөө 7 төгсөн шууд арга шааж байгаа. Байхгүй. Сарын чи намаа хороо хийж байгаа ч шүү дээ. Чи намаа хороон зохион зоо. Тэгсэн чинь нэг сар хэрэг явлаа. Гайгүй. Юм асуухгүй л би байгаад өгөхгүй. Юм асуугаад юуг мэдлэгчлэх гал хажих юм шүү дээ. Энэ нөхөр байхгүй мэддгүй учраас зүгтаад байна шүү. Зүгтаад бултаад. Тийм бултаад. Тэгээд байсан нөгөө суучин цөөхөндөө явсаар байгаа бүр 10 хүрхээ байлаа. Нөгөө сургууль хаяад ирэхээ байлаа. Нөгөө би тэр байгаад байгаа. Авасан Ирээд хичээлдээ суугаад тийм байгаа. хичээлдээ суугаад байгаа. Нөгөө асуухгүй байгаа юм чинь. Тэгээд тэгсэн чинь бүр байхгүй тач. Ороо авч. Тэгсэн тэгэхгүй хөөцөлж байгаа аймгийн боловсролын хэлтсийн газар энэ тэрээр хөөцөлж байгаа намаа орооны хүн юм чинь. Тэгээд аймагт ичнээ сургууль анхны хэлгч ба. Ичнээ гэрээсээ явж одоо суралцсан. Хаа байсан газараас очиж шалгалт өгөө суралцах юм. Тэгээд зүүн баянгаас аймаг дээр цаана хэдхэн 100 метрийн цаана байдаг хүн чинь бүр 50-60 км-ийн цаанаас сурахаар болчихлоо. Тэгээ нөгөө зүүн баянгаас аймаг дээр нөгөө бензин машиныг харж зогсоож маа дайгдж очих энэ төр гэл. Ингээд асуудал. Тэгээд санзай чон билүүхэн үлзий би дэлгва нэг нь хинч хүлээдэг ийм юмнууд ингээд анхны аймагт анхны ичнээ нэ түүх штэ тэр чинь мандаа одоо ярих. Тэгсэн чинь би гэдэг чинь нөгөө нөгөө албан газар чи ирж байна шүү бичиг хэлж байна. 10 жилийн сургууль улсын шалгалт өгөх учраас ажлаас нь 30 хоног цалинтайгаар чөлөөлгүй. Боловсролын яам, гэгэрлийн яам нэгжсэн. Гэгэрлийн яамны сайдын тийм тушаал мишээ гэх. Ингээд тэр манай байгууллагч хүрээд ирж чинь албан ёсоонуудыг чөлөөгүй болчих. Яа, цалинтай чөлөө. Цалинтай чөлөөтэй. Нэг сарын. Тэгээд аймаг руу явлаа та. Аймаг руу явлаа. Аймагт очоод нэг зүүн баянд цагдаа байсан нөхөр аймгийн цагдаад орсон байсан. Шилжээд очсон. Тэдний очоод одоо танд чөлтөн байна. Өөр айл байхгүй. Нөөцсөн өгөөн чаавс хөрхий цагдаа. Тэгээд тэгсэн чинь би яасууч пицгийн хичээлээс эхлээд шалгалтнаа мэддэж эхэлж байна. Пирожкины 1 2 3 гэсэн юм. Тэгсэн чинь маш жижиг үчээд ийм 2 3 ч юм уу энэ жоох хөргөн ийм цаасан маш жижиг үчээд маш гоё үчээд маш гоё шугамд зураад идэг их л нанти музейч хөө гэж өнөө шалгалт өгч үзээгүй юм чинь. Тэгсээр дөнгөж 18 билет бодлоо нөгөө шалгалтанд орчихсон болчихлоо. Нөгөө сар чинь дуусчихгүй. Сарын чөлөөч. Пицэгтэй 18 билет боловсруулсан ерөөсөө. Тэгээ босод юм юу ч байхгүй. Нөгөө босод ч байхгүй. Тэгсэн чинь оройн сургуулиар 10 дугаар анги төгсөж байгаа юмнууд аймаг дээр байна л да. Тэр нэг 20-од юм байна. Тэгсэн тэрний оройн сургуулийн ангийн дарга гэж бишээ гэдэг зүү байд нэг эмч байсан. Шууд байсан шүндэсэн шаран байдаг. Тэр ой бишээ чи хөшинчэн ичнээ мэтгээр явж байгаа штэ. Чи надад плед боловсруулж хөгснийг чи ер нь жоохон тордохгүй байхгүй. Тэгээд чи манайхны энэс би хэлээд өгнө. Тэгсэн чи юм авсан чи нөгөө банд чинь аваад нөгөөх хуулаа сууж буцааж өгөө мэд. Тэгсэн чи нөгөө улс чи юм давтах гээд үүдэг хэрэглэх гээд үүдэг. Нөгөө банд чи юм өгөө байсан. Энэ нөхөр юусоо бөө тий шаврын хаа яхаа баг. Ингэж явсараа ба тэгээд хамгийн ихэд пицци шалгалт болдог байхгүй. Тэгсэн чинь төмрийг сорон зооруул оронд оруулах тухай шиг халуун цөмөө оруулж гişиг. Тэгсэн чинь нэг ингээ дээр машинаар ингээ цохоо доош харуулдаг ингээ тавьчихдаг байсан билээ. Араас нь харж бод тоог нь харж суулгах гэдэг шүү дээ. Машинаар гэрэлтээд ар руугаа.
25-аас л дотох юм суулгах гэдэг шүү дээ. 18 дотор юм суулгах гэдэгсэн чинь өнөө хамгийн эхлээд өнөө юм мэдгүй чинь дандаа ухаж юмны хойгоорсоор хамаагүй өнөө урдуур хилээдүүд чинь төрүүч болсон суулгаад гэсэн. Тэгээ хамгийн сүүлд 3-4 хөм үлдсэн байсан. Тэрнээс суулсан чинь 25 дугаар хилээ шаачдаг. 18-ыг битсэн. Тийм. 25 дугаар хилээд юу гэж нөхдөд зэрэг хадуун цөм юу. Ингээ төмрийг сорнзоор дуудахгүй. Нүтгэний 3 дугаар хөөд гэсэн. Ингээ тавьдаг. За ингээ тэгээд ороод нэг өглөө 10 цагт болсон. Тэгсэн чинь улсууд багш нар ингээд яваад гаднаас хүн орж гараад байхын би тэр ард ганцаараа сууцсан байна байхгүй. Тэгсэн цагаан хүүгээд математикийн багш юм байна. Тэгээд ингээд за ойлгохгүй байна уу юу вэ энэ тэр гэлээ пэлэд ойлгож өгсөн толгойд огчиж байгаа багшаа юм надад энийг би мэдхгүй гэж бодлоо шааж байгаа хэвээр. Токас үгүй мэдгүй. Ни юм математикийн багш болохоор PC-ийг усаа мэдгүй яг. Нөтэн Уртаа сайн. Бүгд шаачдаг байхгүй. Хаман гэлтэд өгөөд шалгалтууд өгөө гараа ивчлаа. Би суугаад байсан. Тэгсэн нөгөө багштай ч суусан комиссууд байгаа шүү дээ. Комиссууд гараа ивчлаа. Нөгөө шалгалт авдаг нөгөө ангийн багш шаардсан шарын зэмж хоцорч байл та. Ямар очир үлээ 5 дугаараас руу ирсэн байлээ багш. Надад сүлд хотод ирсэн аа. Тэгсэн чи одоо та ер нь босгож байгаа болж байна. болж байна гэдэг суугаад. Тэгээд 2-3 пэйж цаанаас босоод. За пэлэд ойлгож нөгөө шигсэн чинь нөгөө зүй та гэдгсэн. Нөгөө пэлэд ойлгож мэдээ ямар буруу шилтэй юм шүү дээ. Самбартаар нөгөө халуун цөмөө оргууд стоп бичээд гэсэн юу ч байх. Мэдхийн байх. Та унтаач унжгоо. Шалгалтанд унтаач унжгоо. Тэгээд зогсож. Тэгээд өөрхий нэгэн нүртулаас нь яасан гараад тэгсэн шалгалтаас яахад тэгээд дүн аваагүй. Тэгээд гараад ингээд зогсооч манайхан тэнд шар гаан зэмбэн юм байдаг. Гаднаас шаргуудагтай баа. Тэрний тэнд ингээд хүрээд ойр хүрээд очсон. Нэг нөхөр шалгалт үүсгэж нөгөө улаан хацартай сайрын чигтэй нөхөр тэр нэг нөхөр үүсэн билээ. Тэр нь би байхгүй. Улаан хацартай сайрын чигтэй гэх чихмгийн сайдсан байх. Сайр юм биш үү? Нэг нөхөр үүсэн билээ. Тэр нь би байхгүй. Тэгээд тэр шоглдаад ярьж байгаа би очиж байгаа наанаас. Гоогош гэдэг. За ингээд шалгалтууд боллоо. Яан бүрийн шалгалтууд боллоо. Тэгсэн чи химийн шалгалтанд орлоо. Тэгсэн чи нөр доронтоос миний нэг найз ирсэн байхгүй юу? Гал юу сэргийг их цагтаад байж гоо доронтын хөдөөж байгаа техник хонд явсан. Тэр нөхөр нөгөө сургуулиар төгсөөд амралтаар гэр рүү аймгаар дээр зүүн бай дээр гэж байгаа. Тэгс нөгөөч аймаг дээр таар нөгөөч барьж өгч гэсэн. Чи явахгүй. Миний орсын шалгалтыг өгүүлж байна. Ингээд нөгөөч орсон ээж рүү гэртээ харих гэж явж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэгсэн чинь одоо өнөөдөр химийн шалгалт болно. Химийн шалгалтын дараа 2 хоног орос хэлний шалгалт болно чи гэдэг. Орос хэлний шалгалт. Туслаад байна. Тэгсэн чинь нөгөө бишээ чинь ангийн руу шапаргаат янз юм байдсан. Ингээд тэгсэн бишээ гэлээ. За чи хийм дээр намайг аргаж авчгарын шүү. Чи ихний 6-д л ор. Ихний 6. Ихний 6-д ор. Нөгөө биш ч өөрөө ихлэ шаачдаг. Араас нь дагаа шахаас удаа байхгүй. Тэгвэл над шапаргаал ходхгүй чи нөгөө бицээ хэдийг сонгосон бэл гэж. Тэгсэн чинь хэдийшгүй 17 чөлөө 15 чөлөө сонгосон. Тэгсэн чинь пэлэт ядгаар хийсэн чинь сандуу доогоос 2 ганцаас дүүрэн битсэн 4 жижигтай 2 ганцаас дүүрэн битсэн өгчлээ. Тэгсэн төрүүний надтай ирсэн би 6 дахь нь орж байгаа шүү дээ. Төрүү чинь 5 гараа иччихлээ. Дарааны 5 ороод ирлээ. Тэгсэн би сууж л нөгөө юмас хоолаад байгаа.
Тэгсэн хууж орагдах шинжгүй. Ерөөсөө сүйд яшиг цус энжигт нь барьж гараад уншчих гэж байна. Бишэг юм чи. Барьж гараад. Оо сайхан уншаад эхнээс зүйтэйгээд нөгөө консулчин тэгээд бас тэгэхээр улам уран ороод өнгөрөөд тэгээд чи нөгөө юун дээр нүүр сүтлийн хийтэй хүчит төрөх нэмээд тэгээд нүүр сүтлийн ТО хоёр болоод ингээд юу болохгүй юу? Нүүр сүтлийн хий том явахгүй юу? Тэгсэн чинь би юу гэдэг эстерим хноо гэж чаагаад нөгөө улам юм юм мэддэг хүн боч өргөжүүлж байгаа. Улам болжоо гэж чинь дээрийн солиорч очиж тэгж. Тэгээооны жижиг хоёрын тэгж. Юу нэ гэд нөгөө дүү чинь дамжиглаад асуугаа. Тэгээд за чи энэ плед өөрөө боловсруулсан юм. Тэгсимээ шаач. Тэгсэн чи нааш өгөхгүй. Тэгсэн нөгөө ангийн багш жаалаач үлээ. Энэ чи бишээгийн бичиг байна шүү дээ. Нөгөө бишээгээс авсан педити чи таньж байна шүү дээ. Шапрагал хийчих. Тэгээд гараа. Тэгээ яах вэ? Физик дээр унчихсан. За орос хэл дээр яах вэ? Яаж хийж болох юм болсон? Түүх хийчихэл нийгэм судлал гэдэг юм болсон. Тэгээд Монгол хэлбэр эцсийн эцэд явсаар байж байна. Нөгөө багшаасаа гуйлаа. Та надад нэг 350 өгөхгүй юу? Уусны чи гуйгаад. Өөр ер нь би шалгалтууд өгчлөө шүү. Тэр ганцхан тань дээр л одоо энэ надад би одоо юусын гараа ажилласан ганц хэрэг харуул манай хийсэн. Тест тоглох байлаа. Тест тоглоод байлаа. Хэд 3 удаа тест болоо 2 өдөр дараа нь тест тоглоо. Илээж ойртож явлаа. Тэгээ багшаа би ингээд плед ингээд боловсон 18 чи боловсруулсан үгүй чи нэмэж гэдэг байхгүй. Бас хүн хөдөлмөр үзэх гэдэг юм шүү. Тэгсэн битсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд юу болсон бүү. Тэгээд 10-ын цөмөл шалгалтаа өгөө дууслаа. Тэгш 10-ын төмөр зам 10 дугаарыг ороо болон ичнээ төгссөн юуны сурагчид ажилчдын юу гэр чиглэгээ гардуулах 10 жил төгссөн 10 дугаарыг төгссөн гэр чиглэгээ гардуулах үйлчлэг жослын ажил болгоны шаарддаг. 10 дугаарыг төгссөн хүүхдүүдээ ажилтны тэднээс өмнө бас би тэгсэн бишээ чи гэдэг нөгөө гомб зузаа хэрэлчин гэдэг үг нэг халдсан тулгайт. Чи би юун дээр юу яач. Гарын өсөв зураад гэрчлэгийн дээр тамаг дараад ингээд өгчих. Чи энэ үд төгжиж сайхан бичдэг хүнээр тэр 10 гэрчлэгээ бичүүлээ. Гэдэг ингээд овг нэрэн төвл. Тэгсэн чи бишээ нодыг авчих юм би. Биччих. Тэгсэн чи бишээ яаж өгөх вэ тэр? Бишээ өөрийнхөө дүнг засаа. Алгахын дэд торох гэдэг хүн шүү дээ. Анаа дэд торох гэдэг нөгөө дэлгүүр намын дэд торох гэдэг хүн шүү дээ. Би ч бас нэг юм бичгээд орох гэдэг хүн гэж. Тэгээд би орсон чи мань хүн чи урд нь онцод тавихаар сайн хойш хүн сайн гэд хойш хүн биччихээ гэдэг байхгүй шаарддаг байхгүй юу? Өөрийнхөө чи ер нь би дуурайгаад нөө дунд байсан юм уу чи хойш хураагаад мэлээ хойш хурд нь онц өгдөг тавих цаа тавиад үлдээгээд сайн гэж ачихгүй юу. Тэгсэн ч нэг гэрчлэгээ гардууд нь захирал яа гэсэн чинь ингээд гардууд гэсэн чинь нөгөө үчиг дээр чи нөгөө дүн чи баригдах байх зүйл чацгаасаа алдлаа тийм нөгөө гэрчлэгээнүүд чи ингээд шаад ингээд дэлгээд яах юм боо. Тэр оогтой тэр гүйл одоо юм толгой хийх газаргүй айж байсан чинь. За хэн цэцэрлэгийн багш хэлбэлээ нэг тэр л ганцхан хүн сайн төгссөн юм байна лээ. Орогоор тэрний гэрчлэг гардууд за бусдыг бишээ чи тараагаад өгчөө яваад өгөхгүй. Тэгээд байж тэгсэн 10 гэрчлэгээ төгслөө гэрчлэгээ авчлаа.
Тэгээ байжсэн наадам өнгөрсөн дараах л нэг хар мотоцикл шаагуулсан ирсэн бишээ давхад л аймаг дээрээс 50-60 км-ийн зайд шүү дээ. Нөгөө ажилтнаа. Чи нөө түүш үзэл чи ойрхон байна уу? Байдгүй яах вэ? Тэгсэн гэлхээ гараад цаан гэдэг нь сайн хурд тавьчих юм. Оо таны өөр би дуурайгаад өөрийнхөө юун дээр бас цаан гэж. Чи яагаад нэг хүний гараа зүгтээ арга төрөх юм бэ? Бүх гэрчлэгийг би бичсэн юм чи. Тэгээд арман гिचиг авчлаа. Онцтой. Тий. Онцгой сургууль юу? Орсроо. Орсроо сургууль. Янийг тэгсэн чи манай шарууга хот руу ажиллаар яваад ирсэн чи би сайд төлөвчсөн шүү. Манайхаас нэг хүн явуулж өгөөр гэдэг. Чи бэлдээ шүү. Чамайг би сургууль явуулахаар ярьсан шүү. 10 төгсөн юм Тэгээ байна. 10 өөр 10 төгсөн байхгүй. 10 төгсөн. Нөгөө 3 дахь төгсөн чинь 7 болоод үзэн юм мандаа. Өөр 10 төгсөн байхгүй. Тийм. Нэгэ гараш. Тэгсэн чинь гоо хотын шагаад ирчихлээ. Таны хайдаахгүй. Тэгсэн чинь санжмат өгдөг юм байна нэ. Нах яамны болсогчны ажилтар. Тэгсэн чинь энэ хэлийн тэр готлын хорон бодгоо нах яамч хамгийн баруунтлын хаалган дээр хэлийн цэргийн юм зогч гэдэг тэргээр ордог. Тийм байна. Тэгсэн чинь очоод уудад тэгсэн чинь би шалгалт өгөх гэж хөдөөнөөс ирсэн юм шаадаг байна. Тэгсэн чинь нөгөө харуу чинь хоноогдсон чинь доктороос нь буудаж хэрэг дараг гараал гэлээ. Өвчээр. Тэгсэн чинь та юу гэж байна гэсэн. Би нөгөө хотоос дуудаа тийг шалгалт өгөх гэсэн би тэгээд шалгалт өгсөн. За түрүү та буцаад ороод гэж ороод ирчихв. Ороод ирчихлээ. Тэгсэн нөгөө санжмат өгдөг хөтөр ороод чинь очсон чинь чи хаанаас ирсэн? Доор зүүн хамаг болсон шалгалтаа өгөөд бүх юм дууссан байхад чи хотод сагдаггүй нөхөр юу арга хэмжээ авах гэд арга хэмжээ авах гэдэг будаад ачдаг. Тэгээд нөгөө том үүдний том заавтай тэнд жижүүр сууж байгаа буутай жижүүр. Тэр нэг сайхан хивэстэй тэр дивантай тэн дээр сууж байж байсан чинь ами чадраваад гэдэг ороод л миний танд тэгээ чи юу вэ нөө уулзаг үзшээ. Тэр чинь зүүн баянд нөө төлөөлөгчөөс байхгүй юу? Цагдаа зэрэг төлөөлөгч. Аюулаас хамгаалахын давхар хайдаг тийм ахмад цогтой тийм. Тэгсэн чинь тэр чинь тэр боловсрол хүчинд бас байцаагч байсан юм байж. Тэгсэн чинь би ингээд ингэсэн чинь санжууд төгөд нүдний шилний дээр харсан юм надыг хөөгөө юу л одоо би арга хэмжээ авах юм шиг байсан. За чи байж би нөө ороод ингээд ороо явсан. Тэгсэн манай хүн чинь өнөө боловсролын чинь миний зургын дээр наач гэсэн орос хэлний шалгалт, физикийн шалгалт, математикийн шалгалт, эрүүл мэндийн орох гэсэн бичиг байдаг. Тэгсэн сайн ажилласан. Тэгээд төгсөн чинь би юу ялаа. За би ч эндээ цус авахгүйс ухаангүй байна шүү дээ. Тэр чи тэр үе чи тэр хуруушид хийчихэд бүдүүч фриз хийчих. Ингээд гоожуулаад хараад ингэсээр үгүй ингээд тодор муу. Тийм харахаар Зүүн том гэж. Чоргоо бүдүүн зүг хийх. Шаачаад нөгөө хуруушиднийхэн дээр нэг тавьчих. Нөгөө хуруун шиг дүүр тэгээд байгаад байна. Тодор муу хоноод хар хөдөл шуураа тэгсээр үгүй гэж хэлээ. Ерөөсөө би тэр юугаар эмгэлгээр явахгүй. Тэгэхээр бүх шалгалтууд өгөөд тэнцэж байвал орой тэгж эрүүл мэндийг тэгж өөрийгөө сэргүүлэх аваад чи мэйг. Тэгэд бас их ухаантай гэдэг шүү дээ. Тэгсэн чинь юу яалаа? Орос хэлний шалгалтыг ангаахын дээд сургууль дээр шавдар сүрэн профессор өгөө. Математик физик шалгалтыг туул рестораны хоол боловсролын ардын боловсролын яам гэж тэнд дээр 3 дахь дамжин сүрэн гэдэг хүнд өгөө гэж. Ингэж хэлдэг юм байна.
Тэгсэн чинь Шагшиг өчсөн юм аастай. нөгөө хамгийн эхлээл ангаахын дээд хаана үед юм явсаар ангаахын дээд тэгээ нөгөө ороод очсон чинь лабораторид байна гэнэ үү? Нөгөө хүн чинь ингээд ингээ хараад байсан чинь тэгсэн тэр цагаан хутастай сууд байж. Тэгээд тэнд адаг тэгсэн чинь шавд сүрэнгааны хаана байд юм бол доо гэж асуусан чинь энэ хаалганд байгаа гэж. Ороод очсон бор толгой дөм бай. Таймыг татахаа сууж. Тэгсэн чинь шавд тэр сүрэнгаа би одоо ингээд манай ажлын газар намайг сургуульд явуулна гэсэн юм аа. Шаардлагагүй. Ажлын газар руу би 9 жил гаруусаа онцгой ажилласан дандаа сайдын шалгалтаар онц өгчөөсөн тэр хүн дээр явах томоо байхгүй. Тэгээ ярьж байсан. Яг хүн чи юу хэлэх гэсэн чинь би танд орос хэлний шалгалт өгөх гэсэн юм аа. Өө төдий юм төд. Чи нөгөө юу ч хаа байна гэдэг юм. Тэгээ надаас юм асуух санаад тэгсэн чи би энэ орсоор ярьж мэдэхгүй чи. Ерөөсөө дүнгээ шууд тавиулах санаатай бодоод сайн ажилсан гэдгээр шаагаад тэгээ халахж бол ажлын газар тэгээ манай байгууллагч зориул хүчээр зориул бодлогоо сургуульд явуулж байгаа юм бол гэж ингээд дотроо бодоод ингээд үзэж үзсэн нэг цагаан халдаатай балай оросоогоо ихгүй. Хоорондоо нэг 2 3 хүүсээс тэр юу гэсэн хүмүүс чи хэлээд гэдэг. Тэгсэн чи хоорондоо юу гэж хэлсэн бэ? Орсоор тэгсэн чи байдгүй. Хүн чи бус шалгалтууд өгч жоохон бэлдэж гот ирсэн дээр бахаа гэд. Ингээд нөгөө чи буцаагаад хэлэхэд нөгөө дүн тавьсан юм чи. Ингээд би тэр хамгийн хэцүү шалгалтыг хийлээ. Математик хийж үзсэн тэрс би хамгийн сайн чаддаг. Би зүгээр ерөөсөө энэ хүнд хэцүүгээс л эхлээд байгаа хэлэх гээд байгаа. Ингээд 30 40 минут гарахгүй суугаад байсан чи нэг урт юм нөгөөдөө чи би ч хайчихлаа. Энэ би чинь дөнгөлөл 4 тавд сая 5-ын тоо тавд онц үсгээр бичиж мэдгүй. Тоогоор одоо дүнгээр гэдэг юм. Тэгсэн чинь нөгөө чинь учиргүй юм чинь тэгсэн чинь өдөлт вэрийдэлнаа гэж бичиж орсон. Тэгсэн чинь юу гэсэн бол гэсэн чинь дунд дүм тавьсан байна гэж. Баярлж байгаа гэж үгүй. Тэштэй дунд баяр тавьсан. Баярлж байгаа. Орон тоо тавьчих. Нөгөөд одоо яаж одоо энэ математик хийсэн шалгалтыг наадын боловсрол туулын туул ресторан хойно хөөхсөн. Тэгсэн чинь нэг очирч өгд нэг ингэж юм ардсан зүүн байн 18 дугаарын төгсөөд аймагт 10 жил төгсөө хот руу сургуульд орлоо гэж юм дуулж байсан. Тэгсэн тэр нөхөр би маргааш дорноор нутаг явна гэсэн чинь энд таалтраа заашгүй. Би гадаадд сургуульд авах гэж байгаа шүү. Гадаад сургуульд авах гэж. Чи миний оронд орж математик үзэх шалгалт өгч. Нөгөө чи Эвлийн Батлахны зургийг аваа. Нэ чаавсаа. Тэнийг аваад өөрийнхөө нөгөө зурагтай юу гэдэг. Наа дугуй юугийн тааруулж сайхан сүлжтэй. Наад. Анда хүлээгээс цаг гараа хүлээ. Нөө самбар дээр нэг төмөр самбар дээр ингээд фото зургууд тавьчих. Тэрний сүлдэр суугаад тэгсэн чинь цаг гараа л олсон бахалаа. Цагч байхгүй юм их утсуу. Тэгсэн чинь час удаан царай тэмдэл гараад ирлээ. Өмнөөс нь орсон. За яав гэсэн чинь математик дээр нь 4 цоглоо, физик дээр 3 цоглоо. Физикийн арай л барсан гэдэг шиг шааж. Баярлалаа. 400 цаас ус 200 цаас нар ил 200 маань чинийг замдаа тийж могон тэр 200 цаас тэр 400 төгрөгөд аваад цалин аваад явж байгаа. 200 төгрөгөө өгчөөд 200 төгрөгөө шааралцаа ирсэн. Тэгээд чинь заах би тэнцсэн чинь одоо эрүүл мэндийн рүү шаана гэж шааж. Нөгөө арьс өнгөн дээр очиод нөгөө бүдүүн зүгөө чинь тэг мэдсээр байж байгаа хот ингэж яахгүй даа. Тэгээд нэг сургуульд 3 хоногийн дараа хариу гарна гэж хэлдэг. Христтэй гарна, христгүй гарна гэх. Христтэй гарвал тэнцэхгүй, христгүй гарвал тэнцэж чинь. Ойлгож байдаг нийт. Тэгээд гадаа жоохон мууралж сууж бод. Тэгээд яваад өгсөн. Тэгсэн чинь нөгөөд 3 хоног дараа тавиад ичлээ.
Тэгэхээр ийм жоохон дөрвөлжин цаасан дээр нэг муу тамагтарсан байна юугаар. Ирүүсэг шиг юм уу одоо лайтус юм. Энэ хүмүүс нэр нь би ер нь тэнцэж байна. Та тэнцсэн байна байна. Зүгээр байна гэсэн. Зүгээр дотроос ямар гоё юм. Тэгээд ингэж баяж. Тэгээд сургууль сурсан. Аянд айлд байгаа шүү дээ. Тэгээд шалгалт өглөөдөө хэлэхгүй байгаа юм. Сургууль тэнцлээгдээ хэлэхгүй байгаа. Би тэгээд эрүүл мэндийн тэнцнэ. 68 оны 7 сар 11-ний өдрийн Тугал хамаандад салаан дээр 3 салаан дээр томиллоо надад. Бүр юу байгаас ирсэн. Тийм ээ. Тэгээд нэг сар болгоод дутуу орон тоо дутуу дээрээс нэг сар болгоод сургуульд явуулах юм байна л та тэгээд. Тэгээд паспорт таамаг юмнуудаа бол нэг жүгмээ автын цагтаа жүгмээ гэсэн. Тэгээд тэгсэн чинь би маргааш өглөө сургуульд явах болсон. Ингээд нөгөө айда сүнаар ойж тэмж явж сүнаар өтөг эсвэл нөгөө айч надад бай зам идэх юм хийж өгөх юм байна. Жоох махны шахрууганы жоох хоорох шиг хийж өгөх. Ингээд одоо намайг багцаа дээр гаргаж өгдөг хүн байхгүй. Ганцаар. Ганцаар ч тийм ерөөсөө таны тал гэж байхгүй. Өнөө ч үгнээч яхад цагдаа юм мотоциклтай сунталдаг гэж байгаа. Багцаа дээр өгдөг. За тэгээд би явсан шүү дээ. Явсан купенд орсон чинь орос цэргүүд орос дарга нар гэдэг чинь пэг дүү. Купегээр бооноор дүү. Тэгсэн чинь нэг 13 4-тэй хүүтэй. Тэгээд нэг ээж нь аав нь гэдэг 3 хүн. Тэгээд нэг ороо цаана мэдээд байгаа тэр нэг. Тэгээд тэгсэн чинь би тийм байх удаа шараа идчихв юм чи. Би тийм байхгүй. Баагүй 5 хоног яваад очиж шүү дээ. Би тийм байж чадчихсан. Тийм мэдгүй юм чи. Тэгсэн чинь нөгөө аавгаа чинь төрс өдрүүлээ. Өмдөг чад. Тэний хосчгоо гэдгийг би яана ерөөс. Байхгүй маргийн бүбийтэй. Тэгээд нөгөө чинь тэр дэд турамдаа цолтой хүн байсан. Тэгээд сайхан танилцлаа. Энийг тэрээгээд харьцаад байсан. Сургуульд очиж надад захаа мэдсэн байсан. Ленинградад. Сайхан. Тэгээд захаа мэдсэн байсан. Сурлаг мөрдөг сайн байж энийг тэр гэсэн хариу үчиж мэдэхгүй. Тэгээд тэр чигээр үлдэрээд байгаа юм. Нөгөө чи хүнээр орчуулах болчихж байгаа шүү дээ. Тэгж л явж байсан. Тэгж одоо 4 дугаар бол суралцтай Ленинградад. 10 жилийн гэрчлэг болж байгаа шаач. Доктор гэж өгсөн шүү дээ. Тэгээд доктор гэдэг нөмөө банд ч өнөө говийн хүн ч болохоор тэнд чинь цаас боороор 11 сар болсон. Тэгсэн чинь бөгөөж явах юм бол дээшээ харж байгаа дагцаар тас хийж аваад өмсөн дээр чинь. Тэгээд хэд ойчоос үлдээ хаширчгаа доошоо хараад тонгоогоод явдаг болоод тэгээд хичээл мичээд тэгсэн чинь Словард чадахгүй. Нөгөө яац үг чинь хувирцсан бичсэн үг чинь Словарда яг тэр чигээр ирж тахгүй. Тэр ч олдохгүй шүү дээ. Чаас тийм. Мэдхгүй юм. Зүндээ хайгаад тэгээд өглөө 6 болсон. Сөр 3 цаг 2 цаг 3 цаг уутан хичээлийн давтаалаа гарч тавхан. Гүрийгээс авах гэдэг шүү. Ерөөс үрдөнтэй юу ч байна. Тэгээ нэг өдөр ингэлээ. Одоо энэ гаавыг дамжуулаад нэг хөөсөн захиалта. Намайг нутаг буцаад явуулж байгаа. Улсын хөрөнгө ингэж одоо үрээд одоо юу гайх. Сурч чадахгүй. Амгүй гэж юм уу? Тэгээ гаавыг хийж байгаа. Өөр чи яасан гэдэг Оросд теннис төгссөн нөхөр. Тэгээд теннис хөлжилж тэгээд сургуульд очсон нөхөр. Тэгээд тэргээр хэлүүлж өгөхгүй юу? Тэгээд ваа тэгэхгүй чамайг заав сургаж иж явуулна. Манай нөө шок биаж өвчин тэгээд сурахаар болсон. Тэгээд үзэлцээд тэгсэн чинь нөгөө би дөрвөл шүү дээ. Ингээд надад 5. Нөгөө дөрөв чинь 1 тал байхгүй юу? Хотын. Би өнөө хөдөөний зэлсэн бүдүүд. Тий.
Тэгээд ингээд нөгөө чинь жоохон англи хэлээр гараад шүү дээ ухаанд. Юм мэдгүй нөгөөдөө чинь нэг нь хийм сайн байв нөгөөх нь математик тань сайн нэ. Аюу хотын дараа шилэн. Тэгсэн чинь математик дээр дүн байдгүй. Нөгөө чинь миний хийх голоор хацраад ингээд хоёр талаар нөгөөдүүлийн дүнд та нар надад хуулаад гаач би нэг дунд заваатмаар ингээд нөгөөдөл чи гойгаад. Тэгэхгүй тэр чигээр цаашаа. Тэгээд ингээд яасаар ч тэгсэн чинь баахан 10-аад монголчууд ийм явчих. Хөөе монголчууд аваар юм биш үү? Хөөе сайн байцгаана уу нэтэрсэн жанжун гэсэн чи Вьетнам уу? Монголчууд. Оо 2 сарын дараа мэдчих юм чи. Нэг байранд байсныг мэдэхгүй л байна. Йоо Вьетнам. Тийм нөгөө Вьетнам чинь нэг байшинтал хамтлал амьдраад байсан байхгүй сургуудад чухал байранда хам. Нэг дөрөв тийм мэдэхгүй тийм. Тэгээ яад үгтэй тэр нэг бороо өдөржингөө бороо өдөршөнгөө бороо орно. Тэгээ цонх руу хараа зогсоод нөгөө дүүл чинь манай ангийн тэр тэнд ирсэн байлаа манай ангийн тэр энд ирсэн би тэр тооцсон ингээд би ганцаар ингээд нөгөө нэг торонд байдаг нөгөө юу вэ тод төлөв шоу тэр үшгөө тоогоо өчгөө зогсоод тэгжсэн жаваач бат ээж өгсөн нэг ааруулнаас чол мэрэ зогсон цонх. Тэгээ нөгөө хичээл үзэн байхгүй юм чи. Тогтоохгүй. Тогтоох нь байдаг. Тэр бүх юм чи орос дээр болооч ерөөсөө нэг ч юм Монголоор Дөрөвдүгээр ангийн боловсралтай явж байгаа шүү дээ. Тэгээд заригсэн чи Вьетнамууд дээр жагсан чамчсан. Би үсэн засуулаад мэддэг болчихлоо. Вьетнамаас нэг сарын дараа манай хаалгууд тэгсэн чинь лон гэдэг нэг юм дээр очиж үсэн засуулаад болохгүй. Үчсэн. Тэгсэн чи Вьетнамыг бас нэг жоохон та нар нэг бас муугаа мэдхгүй тэднийг бас доромжлох мэйгтэй ба би хэлэх гэж оролцсон чи бас ойлгочдөг байхгүй. Тэгсэн чи өнөө миний үсний талын нэг. Талын машин гэдэг нь үтсэн үг. Тэгстэй. Яараа гэж бодчиход миний сууж ийм машин сууж. Тэгээд нэг тэний Туан гэдэг нэг хон суудаг Вьетнамаас тэнд байсан чинь юу яаж ийна нөгөө гэрийн даадуур тэгээд тоо чинь 24 5 бодлоо өгдөг байхгүй юу. Тэнийг би нэгж бодохгүй шүү дээ. Нөгөө Вьетнамаар бодуулаад Вьетнамууд бодоод гэсэн манайхан бодож 3 4 үлдээ чойн хариу гарахгүй бид бодлого нь буруу юм байлаа тэр гэж бэдэг багш үү. Тэгээд шобот хүмүүс нэг би гарч ирээ. Өө чи нүдэл хууч яац юм бэ? Тэр очиж гараад тэгээд алаа такси чи банк молодец гэж толгойг ингэ шохотойгаараа илээд багш мэлээ аштайх бол. Тэгсэн чи нэг шалгалт боллоо. Байцгууд шалгалт. Тэгсэн чи надад дүн тавьдгүй та нөгөө хогч. Нөгөө багш чи. Би юу бодчихсон гэдэг. Тэгсэн чи би хэрлэж чадахгүй зүг байхгүй. Тэр царай марай зулайсан баг. Тэгээд тэр ухаантай юм болохоор наашаа босч ирээд юм сууцсан ингээд. Санд дээр өөрийнхөө суудсан дээр тоог чидэхгүй юу. Тэгэхээр би нөгөө нь халталтууд хайчих юм ба. Бас бодч юу зүг бодсон. Тэгсэн надад би 551-д бас 450 хайдаг. Батууг өрчих واخгүй. Тэгээд тэрнээс хойш жоох математик гайгуулаад хичээл мөчөөд ганц 2 үгэн тэр яриад хэлээд тэгээд орос дөрөв мөрмөө бас нэг ойлгоод өнгөрсөн цаг одоо ирээд би ойлгоод батлаг хадаг ятад Ислвартай харгаа хүртэл бас нэг ойлгоод авчихсан тийм одоо ухаандаа зэр үг юм уу тэгээд тэр одоо юу вэ тэр үгдийг мэдээд авсан тэгээд мөвөнд зүтгүүлж явсараа эхний шалгалт нэгдүгээр семестр тийм курсын шалгалт дээр мөвөнд чинь 5 гаруй хайчихлаа. Аюу чармаач шүү дээ. 5 гаруй хайчих. Тэгсэн чинь нөгөө сургуулийн чинь захиргаанаас надад ийм бичиг өглөө. Одоо амжилттай суралцж байгаа гэж. Тэгээд өндөрлөөр тийм юм аваад байдаг болсон. Тэгсэн чинь нөгөө самбар дээр чи манайх чи 1200 курсанттай шүү дээ. 1200 орсууд. Тэгээд тэр дотор чинь 10 Вьетнам, 4 Монгол, 5 Монгол. Тэгээд
Тэгээд тэн дээр ингээд самбар дээр ингээд Нэр гараад. пакетуудаар ирээ. Мөвөндийн зураг чимс гаргаж чад. Аа. Ингээд тавиад. Тэгээд намайг чи би чи нэгдүгээр хүрсэн онцод үнтэй төгсөн. Орсын дотоод явдлын яамнаас зардал гаргаад энэ хардлаа иргэдээр тоопс гэдэг Орсын дотоод явдлын яамны амар сургуулаа шагналаар амраагаад 27 тэгж яваа тэгээд ирсэн. Тэгээд онц төгссөн. Одоо яах чамаас нэг үст тийм ээ. Ганцхан түүхийн хичээл дээр сайнтай босноо. Монголын диплом. Арс Ингэж 있어. ирсэн шүү дээ яг. Тэгээд хичээл байж байгаа тэгээд баян үлгий яваад гэсэн тийм шүү дээ. Энэ аваа авахгүй тэгээд баян үлгий гал хамаандын дараа гал хамаанд байгуулгын юм болчихсон. Оросд сургууль төгссөн. Энэ хасгууд манай хойноос Оросд сурчгүй хүн бэлдэж байгаа. Мэргэжлийн хүн өгнөгээд 2 жил дараа тэгээд хасгуудыг хуураад байгаа гэж байна. Тэгээд би баян үлгийд очсон. Тэгээд тэгшээхтэй. Тэгшээхтэй танилцаад. Тэгээд 8 гал хамаанд байгаа доорнд хөгсдөг аа тэгээд 8 хожоод Таны Оросд нэр хэдэн жил сурсан? Ленинградад 3 жил 3-4 сар. Москвад ч 5 жил сурах хэрэгтэй байсан. Шууд шалгалт өгөөд бэлтгэл бүгээр тэнд нь очиж шалгалт өгөөд шууд нэгдүгээр хүрсээсээ гэсэн бэлтгэл. Тэгээд шууд Москвад гэсэн чинь монголчуудын Монгол улс тусгаар тогтсон өдөр гэдэг өдөр байгаа даа ш. Тэрний чинь Оросууд тэмдэглэдэг байхгүй. Тэгээд Оросоор илтгэж дагдаад бичээд амтны хүн хойж байгаа багш нар загш нартай үзүүлж байгаа дуудлага хэлдэг миллион янз олон сайн бэлдэж үлдэж байгаа илтгэж байгаа. Тэгээд яасан. Тэгээд сургууль төгссөн чинь манай сургуулиас 4 хүн шагналаа. Осоотой дээд сургууль төгсөж, мэдээний сургууль төгсөж. Тэгсэн чинь таан гэдэг Вьетнамд нэг юм өчглөө. Славчууд Болгард нэг юм өчглөө. Германы нөхөр хэмбэлээ юусныг нэг юм өчглөө. Хамгийн сүүлд мө бандиг дуудсан Монгол. Тэгсэн чинь нэг том удаан хавцастай гомжчихсэн. Тэгээд сургуулиас тэгж ирдэг хүн нэрч байхгүй юу? Хотын хоёртнууд яасан. Тэгээд тийм бичсэн манай дарга өгч яваад манай ванд ингэ төгссөн сайд руу бичиж бариад авах. Тийш. Тэгээд гайгүй төгссөн. Хотын хоёртнууд хичээлээ хийх байсан. Хотын хоёртнууд Хотын 4 хоёрт яасан. Босод дөрөв тэр яах вэ? Хоёрын сайн гарсан нэгэн донд Ленинградыг төгсөхдөө тийм дээд сургуульд тэд ирж чадаагүй шүү. Яг хөрхийдөө. Би чинь 53 хүн шалгалт өгөх чинь 4 5 6 хүн тэр дотор нэг уулямайд хоторс тэнцэж хоторсон шүү. Тэгээ Москва явсан шүү. Сайн. Энэ хотынхныг бол хаяад орсон. Нөгөө юу бодоод анх сургуулийн шалгалт өгч байсныг бодвол хамаагүй туршлагатай болж байгаа юм чи. Сэрлэг биш шүү. Нөгөө амьдралаа бүр алгасаас урцсан хүн чинь тэнд бас алгассан байх нь шүү дээ. За энэ их ярианы юу нэг тэмдэглээд нэг амсч. Агам. Игэ. Зөөр зөөр. Айны дэгээд хийгээд. За тэгвэл. За дэгийг Ахчин ямар зүдэрч явд яаж явд хүн бодсныг мэдсэн болцоо. Ингээ Би болцоо. би нөгөө шинэ Айр байх юм. Нөгөө яаж зүгээр нэг даргын сайдын хүүхэд яваад сураад гэсэн гэж бодож байна. Гэж. сайдын хүүхэд яваад сүрээгүй тэгээд яаж хөлөвтөж явж байж юм. Сэрлэн занаараа. За дүүнэртэй баярлалаа. За. Сайхан дүү байна. За. Тэгээ сайхан дүү. Гэхдээ бас сэргэлэн цаг сурна шүү дээ, тийм ээ шүү дээ. Хаан зайл гарах уу, хаана яах уу гэдгийг бас мэдэн шүү дээ. Тэр чинь амьдрал цаанаас шахалтаар тэтэ төргүй ухаан гаргуулаад байгаа байхгүй. Тэгээд байгаа байхгүй.
Тэр улаан хацартай сайрын жигтэй өсөрсөн юм лээ гэж. Анх тийж. Тэр нь бий байгаа. Улаан хацартай сайрын. Сайрын чихэн ормон тэр нь тас харсан. Савх наацсан юм шиг. Нөө говь. Говийн Түлэгч юм уу? Тийш дээ нас хэлэх юм. Өөрөөсөө сайр гэсэн. Хатар матар чигээс улаан юм шаагаад байна шүү дээ. Эмэгтэй хүмүүс харах юм дэс байхгүй. Тэгсэн ерэн дээгүүртэн та шаагаад байна шүү дээ. Дотроо баян гоё. Траумад ерөөсөө сүнэхгүй байна. Боочонд байгаа 50. Тоох юм бах магийн маяг юм доо. Тоогоос игээд өнөө ямар юм бэ? Данзаравчагийн орд хорхоо шиг юм. Хөлгийн зүйлтэй. Зарим нөхдөд надыг намайг эдэлж өөдөөс ингэж ирчихсэн. Доор зүрэ. Тэний мэдчихэд дэшээ гэтлийг хөлөөртүүлээд Бас тэгээ тэгээд хөдөөс оригиналаараа явж байгаа юм чинь Тийш дээ. мал дээрээс Малтараас оригиналаараа явж байгаа юм шүү дээ. Ямар тийм байхгүй шүү дээ. Яаж явах гэж байна чинь үү? Сайхан таваараас одоо сайн яараа өвчин тусахгүй. Бие сэргүүцлийг сайтай. Тэгсэн мөртөө майх үлсэн мөртөө бүжгэн явах дуртай. Бас гай буцаатай үгэн нөгөө хөгтөн дуурахаас өмнө тэнд хэзээ нөөрхөө очиж амтнаас уртиж авахгүй тэгээд хажуугаар натас дээ. тэгээд нэг төмөрлөө нөгөө чи яг болохгүй босчихгүй юм чи. Дөрвөж байсан босчихгүй юм чи. Төглөө тэнийг мэдхгүй үлдэж яах юм бэ? Бас гişглээд яваад байгаа маа үү гэж. нийт юу чигээ. Нийт юм. Тэгээ 13 төрлийн бижиж бүгдийг сурсан. Ажил дээр очиж заалгаад амт төвөж бүжигдгүүл суут төвөж үлээд. Та бүдээс хэлээд энэ өмнөний эндүүлэг хотгоны ирж хэл ингээл хууц энэ бүлээ ус гэзэн мэд. Тэгсэн ч нөө үсээ хэлж мэдхгүй нөө дээр үчиг хар хайчаар төмөр хайчаар ингэдэг байсан. Тэр үүний пледийг асааж гоод нөгөө дангтай усаа дээр нь тавьж гоод ингээд авчраад гэж явцсан. Түлээ. Тэгсэн чинь үс чинь доочин чинь нөгөөг чинь тэгж мөн дангтай сайн үүний доогор ингэ тавьсан сонин хавчаа шарлж өгөх үе үзэж өгж ингэдэг байгаа. Тэгсэн чинь би шууд шаачсан. Түлэгтэй ямар доосон шүү дээ. Би шууд шаачж байгаа юм чинь. Тэгээд ингэ талнаа очиж өгч. Тэгээд догой ногоон савтай үсний тоос тэр нядад нөөс наадах ингэж босч ирээд юм чи. Нядад ингэж Хэвэн дороо. ялгаараа шаач. Үжиг явах гэдэг шүү дээ. Үжигэд л явах гэдэг. Өвлийн үед малгайгаа барьчихдаг байсан шүү дээ хүмүүс. Малгай толгой өмсөхгүй ер нь малгай өмсөхгүй толгойн зүг дандаа шааж байдаг юм чи. Яа. Шааш тийм. Зодоо хийгээ. Өдөр зодолтой. Тэгсэн чинь хизээж хойцсон бүү мэд. Яг харсан чинь гэрэл хэрэгэлж заваад руу хараад унсан шүү. Нээд өдөр. Их тод гэрлүүд харагдаад. Шээсэйтэй. Тэгээд минь 20-30 минут хийчих. Яа. Тэгээд энэ салгадаа гэртээ ирээд хамар мамын толон таарсан юм уу? Нөгөө ингээд онгойд ганц хүлтэй хараадтай цаанаа нөгөө талтай нөгөө ганц ёсод амьдраад байгаа шүү дээ. Тэгээд ингээд харсан чинь ингээд баа их хамар түгжээ болдог. Тэгсэн чинь Цус хатсан. талбай нийгээлч чинь нөгөө нүд чинь бүтэн байгаа. Өчигөө хүчээр нэг хайсан чинь. Яа. Тачаа яг так. Тэгээд яах ч арга мэдгүй санджагтай ингээд далтчих жоох. Бисэн буцаа тэргүй. Тэгээс үднэ хамраа түүнээс болгоомтой зөөлхөн ингэж нэгдэг болсон байхгүй. Түүнээс хамраа тийм Хүчтэй хийж болохгүй. хүчтэй нийт болох.
Одоо ч гэсэн бас зөөл юм. Бүтээр сургамж болчихсон тий. Яа хаяасаа бэрий. Тэгээд тод гэлээсээ. нэг хотоос нэг амтилсэн. За. Пэдий гэдэг. Тэгсэн би бас пэдий ч нөө. Тэгсэн чинь хоёулаа ороод цуглуулсан. Зайд гарах уу? Зайд гарах. Зайд гарах уу? Зайд гарнаа. Скэт биш. Зайд гарыг. Тэгсэн би ч бас баярлагддаг байдаг. Бас гарын бярмын нэлээд сайн штэ. Бүгсэн хам ганц нам шаах гэдэг. Яг сайхан гэж шахтал энэ тас хийдгүү шүлээ. Тэгсэн хоёр гарч юу мэдрэггүй бол доош өнжиж. Нөгөө нэг цааш намайг өстөр санснаар болгоод өгдөг. Нөгөө хоёр гар ажиллах болсон юм чи. Илүү ч Яг цогцлоод эндээ таарах юм гэж байна. Хотлоо тэ. Хотын нөхөрч. Тэр бүр хог удаа дийлдэл явсан. тэр бүр хогоо. Гэж яах Гэж яг хоёр гар ажиллаа. Тэгээ садагаад тэгээ дараа нь манай хата дарга тарга биш салаан дээр гоцсон байсан. Нөө бас бактистик цоттой юм. Тэр хүмүүс. Тэгээ томроод үзсэн чинь байд. Тэгсэн чинь манай дорн тийм гүрс идэгээд гүрс идэвсэн. Байсан би тэр нэг чинь бодохч юм. Гэж явсан. Тэгээ гүрс идэг миний хайр болчихгүй гэж удаа хийсэн байсан. Биш салаан дээр очиж томорч зодуулаа. Салаан зэрэг би яг үсэг зааж ирээ. Ямар ч ажилгүй юм. Энэ гарч ингэж атгадгүй болд юм. Илүү өсгөж Энэ дээр ингэж. Яг нэг бяртай нэг нам шаах гээл хар бир ангарч бол тэр хас гитарууд шүү. Тэг өвөш. Тэр нөгөө зогсон бас шигтэй. Ой, яг хоёр гарч ирээ. Энэ хоёр гар ажил баг. Антон. Зайд. Тэр нөгөө заавуудын гэрд харж байхад Үгүй зайд гарыг. Тэгэхээр араасаа тий. Ингээ сэрсэн чинь нэг том гэгээн юу лээ гэж. Хаа муудч байгаа юм. Тэгсэн гол 40 минут байсан. Өвлөд бүжиг тарж яваад зодон болоо. Тэгээд тэгсэн чинь заавуудаар хараад байсан шүү. Той бод ууцсан юм шиг байлээ. Хөлдөг нь ямар та. Дээр бөө. Тэгээд цааваа бич бас нэг дээр модон иштэй хөр утга байдаг байсан шүү. Тэгээд тийм ийм хэмжээний ингэж сууж очоод даавар ороод хэлж. Ашаа. Хэмжээтэй хийнэ тэр. Жиг дээр тэр хөлөг хаалга маалган дээр ингэж зүгээр нэг ар цэвэр боцсон муур штэ юм зогсож штэ. Бүгд атмаа юм байх гэдэг штэ. Харахад муу байсан. Кэра манай энэ юуг осын харахаараа нурууны хэдвсэн босоод ингээ яг тэр санаанд орчих юм чи би. Залуу тийм бөгжиг үү. Манай муужгаа Хурч наад хоёр бүжтэй ингээд ингээ зангадаж энэгээр хөмбөж гисэн. Тэгээд одоогүй нааны цагаан ингээ ташуута хэлхий тавьчихсан. Бас айлтдаг шүү дээ. Сумын дөрөвжгийн хэлж. Тэгээд би юунээс дөргөө хоорондоо дөргөлцөөл хамсраал хөөрлөдөө тэгээд тэгээд бүжиг болох зэрэг хамгийн түрүүд ингэсэн. Построд хийж байгаа тэр шүү дээ. Тэгээд хийчих. Энэгээр бүх юм хачи юм. Нэг харин хоол ингэсэн. Тэгснэ дүнгийн толгой баяр дээр хэд эргэн Сумын дөрөвж. Үгүй зайд гарыг шиг. Тийм үе байсан тий. тийм л ер нь тэр үеийн залуучууд ер нь нээд үүдүүд чинь дандаа энэ тэндээс хотоос их улсуудад залуучууд гэдэг ажилд ордог хөөдөг зодон газар юм уу? андаа зодон зохион болдог бүрэн дээр тэр олзуурын коммуникац хотын залуучууд
Хотооны залуучууд зүүн бэнгийн залуучууд энэ чинь хоорондоо талцаад их зодтолтууд өгөөд тийм баг. Тэгээд энэ сүртэй ингээд хоторгийн хэмжээтэй тэрнийг их ачаал дээр их ярьцгаа аль тэгж хийсэн ингэж хийсэн. Нэг тэрийг тэрийг хаална. Өндөрлөхөө. Тэгээ. за та хоёрыг өөдөөс юм биш. Зөндөө ингэ. Нүдэн тагчлаа бүр. Яа. За